Яг би нэг яамныхнаас л нэг юм асуух гэдэг. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хийж байгаа. За ер нь бол бид нар бүтээн байгуулалт хийхгүй зөв буруу гэж ярихаас илүүтэй байгаль орчинтой харилцаж байгаа бүтээн байгуулалтуудын хувьд бол энэ үнэлгээ нь хэр юм бэ л гэдгийг харах хэрэгтэй. Тэрнээс биш хөрөнгө оруулалт нь зөв буруу гэдэг асуудлыг бол ярих нь бол илүү зэ гэдгийг харж байгаа. За энэ үнэлгээг хийдэг субъект юм бэ гэж мэргэжлийн зөвлөл гэж байгаа тийм. Тэгэхээр би байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамнаас асуух гэж байгаа нь бол одоо ерөнхий шинжээч асуудал байгаа. Тэгээ би өөрөө бас байгаль орчин ажилч жуулчлалын сайдаар ажиллаж байгаа цаг хугацаанд хараад бусаар л ажиллаж ирсэн л дээ. Байгаль орчны чиглэлийн хүмүүс маань мэргэжлийн зөвлөлийг байгуулад ажиллахаар эдийн засгчулах харилцаагаа тусгаж өгч чадах уу? Эдийн засгийн үр нөлөөллийг тооцож чадах уу? Энэ дээр шаардлага дээр нь ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил, шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил гээд ингээд байгаль орчны чиглэлээ барьчихсан. Гэтэл энэ чинь нэг юм уу хоёр субъект биш. Доройж 6, 7, 8, 9 гарна. Тэгэхээр энэ дээр нэгэнд хуульчилж өгж байгаа учраас шаардлага нь хуульчилж өгж байгаа учраас энэ дээр яг байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам яг ямар бодолтой байгаа вэ гэдгийг би асуух гэж. Одоо яг энд бичснээр бол байгаль орчны чиглэлээр 8-аас ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ их мэргэжлийн чадвар ажлын туршлагатай байх. Шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ их мэргэжлийн чадвар ажлын туршлагатай байна гэж заасан байна. Тэгээ гол нь энэ нөгөө чөлөөлөе гэдэг аж ахуйн нэгжүүдтэй боломжийг олгоё гэдэг. Гэхдээ стандарт шаардлага бид нар тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг мэргэжлийн яам маань ямар саналтай байгаа вэ гэдгийг би асуух гэж байна. Одоогийн өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөд явж байгаа хуулийн дагуу ерөнхий шинжээч нь өөрөө ажиллаж байгаа процесс алдаа сул тал юу байна? Хуулинд өөрчлөлт орсноор ямар давуу тал, ямар сул тал үүсэх вэ гэдгийг ажиллаа явж байгаа, газар дээр нь ажиллаа явж байгаа мэргэжлийн хүмүүс хариулаасаа гэж хүсэж байгаа. Баярлалаа. За яамны ажлын хэсгээс 8 нэмэр хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам, хүрээлэн буй орчны бодлогын цэрэн дарга инх мөнх Бат Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Ерөнхий шинжээчтэй холбоотой шалгуур шаардлагуудыг тавьж өгсөн. Энэ дээр ерөнхий шинжээчийн хувьд бол засгийн газраас өргөн барьсан төсөл дээр бол ерөнхий шинжээчийг байгаль орчны чиглэлээр ажилласан 8-аас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг тавьж орж ирсэн. Ингэснээрээ бид энэ дээр судалгаа хийж үзье. Жилд одоо байгаль орчны чиглэлээр төгсөж байгаа улсын 7 сургууль дээр бол 200-аас 250 оюутан мэрэгжилтэн бол бэлтгэж гардыг юм байлээ. Энэ дээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хийсэн дүн шинжилгээгээр байгаль орчны чиглэлээр төгссөн нийт ажилчдын 83% нь бол энэ салбартаа ажиллаж байна гэсэн юм судалгаа байна. Ингээд харахад одоо яг 8 жилээс дээш ажилласан мэрэгжилтэй боловсон хүчин шинжээ судлаачдыг аваад үзэхэд бол нэг 3000 гаруй хүн бол одоо энэ албан тушаал дээр нь ажиллах боломж олцоо байна гэдэг зүйл харагдаж байна. Нөгөө талаасаа шинжээчийн хувьд бол 3 жилийн шаардлага тавьж өгч байгаа. 3 жилийн шаардлагыг хангаад орж ирж байгаа шинжээчдийн хувьд бол энэ мөн одоо энэ боловсон хүчин нөөцийн одоо бүрэн одоо хангалттай байна гэдэг зүйл харагдаж байгаа. Нөгөө талаасаа төрийн албаны хуультай уйж холбогдуулах асуудал нь бол албан тушаалын тодорхойл дээр үндсэн чиг үүргийг зааж өгч байгаа. Энэгээр бол одоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой зохицуулалт, хяналт, цаашлаад энэ ерөнхий шинжээчийн чиг үүрийг гүйцэтгэхтэй холбоотой энэ асуудлууд байгаа. Гагцхүү гишүүний хэлсэн дээр эдийн засгийн холбоотой асуудлаар одоогийн байгаа мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эдийн засгийн хөгжлийн яам болоод эдийн засаг нийгэмтэй холбоотой хөндлөнгийн мэргэжлийн шинжээчдийг бол одоо оролцуулаад ингээд явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Бат Эрдэнэ гишүүнд тодруулъя. Гэхдээ яг ажил хэсэг байгууллагад оролцоод явлаач гэсэн тэрийг мэргэжлийн зөвлөл авч хилцэхдээ ерөнхий шинжээч нарын дүгнэлтээр л гарч байгаа штэ. Гол асуудал тэр ихгүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам байна уу, сангийн яам байна уу, орон тооны бус хэлбэрээр тодорхой хэмжээнд бусад төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авсан байна уу? Тэрийг байгаль хамгааллын чиглэл дээр ажиллаж байгаа мэргэжлийн зөвлөл
хэр хэмжээтэй хүлээж авч чадах чадамж байгаа вэ гэдэг асуудлыг л хөндөж байгаа юм. Хэрвээ шинжээч дотор эдийн засгийн суур мэдлэгтэй хүн байвал ядаж тухайн одоо ирсэн саналыг хүлээж авах нь тайлбарлах нь илүү дээр ихгүй юу? Би яагаад энийг хэлээд байна гэхээр байгаль хамгааллын чиглэлд ажиллаж байгаа албаа хаагчид маань бол нэг номерт байгаль хамгааллаа л барьдаг. Зарчмын зөв. Гэхдээ эдийн засгч бол харилцаан дээр алдаа гараад мэргэжлийн зөвлөөс гарсан шийдвэрүүд За 8 номер хэд номер хариулах 8 номер хариулъя. За энэ дээр гишүүнээ ийм байгаа юм. Аливаа төслүүдийн хувьд бол техник эдийн засгийн үндэслэл буюу эдийн засгийн тооцоог нэгээд оруулж ирж байгаа. Энэ дээр үндэслээд байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон наривсан үнэлгээнүүд хийгдээд явж байгаа. Гэхдээ таны саналыг бид цаашдын ажлын зохион байгуулалт болоод албан тушаалын тодорхойлолтууд дээр анхаарч үзье. Заашгүй шаардлага бол таны хэлж байгаагаар эдийн засаг болоод энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг зүйл оруулж ирж байгаа учраас энэ зүйлийг бол орхигдуулж болохгүй гэдэг саналыг бол хүлээж авч дэмжиж байна. Тэгээ цаашдаа бид энэ албан тушаалын тодорхойлолтын дээр бол энэ байгаль орчны чиглэлээр эдийн засагтай холбоотой, ногоон хөгжилтэй холбоотой, мөн одоо энэ social impact буюу нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудлыг бол тусгаад ингээд бас орлоо оруулаад явах боломжтой. Гол нь зүгээр энэ дээр суурь нь байгаль орчны чиглэлээр ажилласан мэрэгчлэн гэдэг нь За Далайн Батбаяр гишүүнээс